Өнөөдөр доктор хин гинөө тэр хин гинөө ямар ч тэр хамаалга мастер хин байж болно, инженер байж болно. Австрал төгснөө, Америк төгснөө тэр бол нэг сонирн биш. Гэхдээ та ээж автгаа хамт тэр баг байгаагүй гэж ойлгоход болно. Яг тэгэхээр та шууд Австралид сураагүй 10 жил төгссөн байна. Та шууд аймаг дээр сураагүй суман дээр төгссөн байна. Та бол ерөөсөө баг сургуульд яваагүй гэх юм бол ээж автгаа байсан. Гэхдээ явсан гэх юм бол та 97% нь сургуульд байсан байх. Тэгээ энэ мэтэр бид нар ингээд эргээд хараад үзэх хэрэгтэй. Тэр залуу багш нар бас хэлж байна. Залуу сууч хэлж байна. Тийм ээ би айгүйх ээж аваас ханддаг байсан. Социализмын дараах тэр шилжилтийн үед бол эхлээд ээж автайгаа яг коммунизм шиг нэгдэлт байдаг шиг ээж аав нар хамт байсан. Тэгэхдээ яванда хүүхдүүдээ 6 настай болгож эхэлсэн тийм ээ. 10 жилээс 11 жил, 12 жил болсон учраас тэр шилтцээс болоо одоо бичгтэйг хууль ихнэр хүүхдээ аваад сургууль руу ордог. Тэг 6 настай ялах байна гэсэн ойлголтууд гарсан. 7 настай 8 настай явуулж эхлэе гэсэн. Гэтэл хүүхдүүдийн чинь оюун санааны биологийн одоо эсийн морфологи одоо ямар байдгийн хөгжлүүд нь дээр нь технологи инновац энэ техникийн үе бол тэр хүүхдүүдийг 6 настай битгэл 5 настай хүүхдүүдийг гялзуулаа хил усын сургуулиуд ингээд боломжуудыг нээгдсэн байдаг. Бид нар бол яг хуучнараа тэгээд үзэх гээд байдаг. Тэгэхээр энэ боловсролын системийг гэдэг тэр чигээр нь гэдэг үгийг систем гэдэг үг нь өөрөө том л доо. Зүгээр л яг өрх гэр дээр малчны хувьд бол өрх гэр бүтэн эхнэрийн хажуудаа өр хүүхдийн хажууд байх нөхцлүүд нь юу байх вэ гэдэг ойлголтуудыг харъя. Ээж аавгаас хандаг. Одоо ээжтэйгээ аймгийн төв дээр, сумын төв дээр байж болно. Аавгаас хана шүү дээ. Өвөл гараад алхаж ийсэн 10 км алхсан, 20 км алхаж ийсэн, гэртээ яваад очиж ийсэн гэд хүмүүс нэг их олон хүнээс сонссон. Тэглээгээд буцаад сургуульд ярьдаг. Анхны үсгийн багш шиг тэр 30 хэдэн оных шиг биш шүү дээ. Бид нар ч одоо арай өөр нийгэмд амьдарч байна. Гэхдээ энэ нийгэм бол нэг цаашаа явбал буцаад наашаа ирдэггүй их зовлонтой. Ингээ цаашаа улмал төвс зүгтаах тэр хүчээр цаашаа яваад байдаг. Бид буцаж 20 30 настай 40 настай ч юм уу гадаад дотоод яваад олон жил амьдраад ингээд хизээ нутагтаа буцаж ирэх тэр нөхцлүүдийг ямар нөхцөл бүрдэх вэ гэхээр та 10 нас хүртлээр тэр эхийн хайр, нутгийн хайр одоо анд нөхөрлөл одоо юу байдгийг тэр ямиг яг нутаг оронтой үтсэн тийм хүмүүс л ерөнхийдөө буцаж ирнэ. Би нэг өөрөө зохиогоод байна өглөөрөө зохиож байгаа биш. Эн чинь энийг суулгахын тулд энэ Австралийн хөржингүүд хийж байна, Швейцарын хөржингүүд хийж байна, нөгөө сүүний фермүүд хийж байна, Америкийн фермерүүд хийж байна, кобойнууд нь хийж байна. Энд тэр төгсрөлтөө төгс болоод ирэхийн алдад яадаг вэ гэхээр гэртээ өөрөө сургадаг болдог. Гэрийн сургууль гэдэг чинь тэгж үздэг. 4 5 үеэрээ ээж аав нь өөрсдөө тэр гэрээр ингээд сураад мэрэгшээд ингээд явчихсан. Тэрийн дутамгшил биш харин давуу тал нь болдог. Энэ нөхцөлд бол энэ сургалтын системүүд хэрэгжилж болдог. Бид нар хуулиндаа хуульчилж болдог.